Дараагийн мэдээг танилцуулъя. Оросын холбооны ус цөмийн хөдөлгөөртэй Боровесник нэртэй пуужин турсан тухай мэдээллийг өгч байна. За энэхүү пуужин турсан явдал нь тус усын зэвсэглийг шин түвшинд гаргах боломжтой гэж ажиглагчид харж байгаа юм. За бид цөмийн хөдөлгөөртэй пуужин олон цагийн нийслэлийн хугацаанд бол туршсан. За энэ нь бол нийтдээ 14,000 км замыг бол туулж чадсан. За энэ бол тухайн пуужингийн хүрх хязгаар биш гэдгийг Оросын холбооны усын Жанжин штабын дарга Валерий Гарисимов телевизийн уулзалтын үеэр ерөнхийлөгч Путинд хандаж мэдгдсэн байна. За 2018 онд анх зарласан энэхүү намдор нисдэг туршилтын зэвсэг нь хязгааргүй тусалтай Пуужингийн товтлогооноос зайлсхийх чадвартай гэж сайшаагдаж байгаа. За өрөндийн мэрэгчлэнүүд энэхүү Пуужингийн бол стратегийн үнц нь бүхий зэвсэг гэж үзэж байгаа. За үүнийг одоогийн байдлаар Оросын холбооны ус амжилттай туршсан гэдэгт өрөндийнхэн төдийлөн итгэлтэй бас байгаа. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин уг хэлэхдээ уг зэвсгийг сүүлийн үеийн амжилттай туршилтыг 2023 онд хийсэн гэж мэдэгдэж байсан ч гэсэн уг мэдэгдлийг биетан хөндлөнгөөс баталгаажуулах боломжгүй байсан. За зэвсгийн хяналтын компанид ажлын бүлэг гэж байгууллага бий. За энэхүү байгууллагын мэдэгдснээр доор хаяж 13 туршилтаас зөвхөн 2 нь 2016 оноос хойш хэсэгчлэн амжилттай болсон гэж мэдэгдсэн. За харин генерал Гарисимовын хэлснээр энэхүү пуужин 10 дугаар сарын 21-ний туршилтын үеэр агаарт 15 цаг орчим байсан юм байна. За Оросын тас агентлагийн мэдэгдэж байгаагаар пуужин босоо болон хэвтэй маневр хийж чадах хэсгийг нь туршихад тухайн үед техникийн шаардлагат нийцсэн байна. За тиймээс энэ пуужин нь агаарын болон пуужингийн товтлогооноос хамгаалах системийг тойрч гарах өндөр чадварыг харуулсан гэдгийг генерал Гарисимов тас агентлагт мэдэгдсэн байна. За пуужингийн стратегийн ашигт тусна 2018 онд анх зарснаас хойш цэргийн болон батлан хамгаалах хүрээнд ширүүн маргааны сэдэв босоор ирсэн. Америкийн нэгдсэн улсын агаарын хүчний үндэсний агаарын болон сансрын тагнуулын төвийн 2021 оны тайланд цөмийн хөдөлгөөртэй далавчид пуужин нь Оросын холбооны улсад төв алгасагч тусгалын чадвартай өрмөц зэвсэг болох боломжтой гэж дүгнсэн гэсэн хэдий ч олон улсын стратеги судалгааны хүрээлэн мөн онд тайлан гаргасан. За тус тайланд дурдсанаар Оросын холбооны улс уг зэвсгийг ашиглахад томоохон бэрхшээлтэй тулгарч байгаа гэж онцолсон байна. За үүнийг Оросын холбооны улсын зэвсэглэлд оруулах нь зөвхөн цөмийн хөдөлгөөрийн найдвартай ажиллагааг хангах техникийн томоохон бэрхшээлийг даван тулгаас гадна маргаантай асуудлуудыг дагуулж байгаа. Нийслэлийн туршилтын олон тооны бүтлгүүтэл хэд хэдэн хүний амин насанд хүрсэн осол гарсан гэдгийг олон улсын стратегийн судалгааны хүрээлэн тайландаа онцолж дурдж байсан юм. Мөн олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсан Оросын холбооны улсын зэвсгийн сэтгүүлд уг пуужин нь 10,000-аас 20,000 км-ийн тусгалтай гэж мэдэгдсэн. За энэ нь бол Оросын холбооны улсын хаанч байрлуулж Америкийн нэгдсэн улсын их газрын байнд хүрэх боломжтой гэж тооцож болохоор байна. За мөн сэтгүүлд тус пуужин агаараас 50-аас 100 м-ийн өндөрт нисч чаддаг учраас агаарын товтлогооноос хамгаалах системүүд үүнийг барьж авах боломжгүй гэж сэтгүүлд дурдсан байна. За харин энэхүү пуужинг бол НАТОгийн зэвсэглэлд Skyfall гэж нэрлэдэг. За ийм кодтой пуужинг цөмийн реактораар ажилтдаг гэж үздэг. За пуужингийн хатуу түвшний өдөөгчийг агаарт хүргэсний дараа реактор нь итвэвчих ёстойгоор бүтээгдсэн юм байна. Өнгөрсөн жил Reuters агентлагийн мэдгдснээр Москва хотоос хойд зүгт 475 км-т орших нэгэн байгууламжийг бол илрүүлсэн юм байна. За уг байгууламжийг уг зэвсгийг хөөрөх магадaltaй гэж газар гэж тогтоож байсан. 2024 оны 8 дугаар сард хиймэл дагуулын зургийг ашиглан шинжээж Декер Эвлет Reuters агентлагт мэдгдэхдээ тус газарт баригдаж буй 9 хэвтэй хөөрөх давцсан байгаа гэж тодорхойлж хиймэл дагуулаас авсан зураг дээр дүн шинжилгээ хийсэн байна. За ямар ч тач бол Оросын холбооны улс энэхүү зэвсэглээ сайжруулж байгаа юм байна. За шин төрлийн ийм зэвсэглийг хийх боломжтой гэж үзэж байгаа. За одоогийн байдлаар энэхүү зэвсэглэл нь бодитоор туршилтын шаардлагыг хангасан гэдгийг хөндлөнгөөс олон нийтийн зүгээс баталгаажуулах боломжгүй байгаа. За ямар ч байсан Оросын холбооны улсын хэлж байгаа их сурвалжаар бол ийм зэвсэглийг тус улсын зэвсэглэлд нэвтрүүлэх боломж үүссэн байна.